Монгол улсын ерөнхий сайд одоо үндсэн хууль заагдсан өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд хууль зүйн дотоод хэргийн сайдыг одоо тийм үү томилох чөлөөлөх асуудлыг оруулж ирсэн. Монгол улсын үндсэн хуульд засгийн газрын гишүүнийг ерөнхийлөгч улсын хурал танилцуулж ерөнхий сайд өөрөө томилно гэсэн заалттай. Үүний дагуу 9 сарын 30-ны өдөр ерөнхийлөгч Монгол улсын ерөнхий сайд засгийн газрын гишүүнээр хууль зүйн дотоод хэргийн сайдаар энх баярыг томилох ийм одоо танилцуулах ажлаа хийсэн. За мөн одоо өчигдөр 10 сарын 1-нд улсын хурлаас танилцуулах ажлыг зохион байгуулж өгөөч гэсэн одоо хүсэлтэд албан ёсоор бичгээр одоо хөргүүлсэн. 10 сарын одоо 2-ны өдөр одоо хилцээд яаралтай шийдвэрлэж өгөөч гэсэн одоо тов тогтоож өгөөч гэсэн хүсэл өгсөнөд харамсалтай улсын хурл хилцсэнгүй. Улсын хурлын асуудал хилцсэнгүй. Уул нь одоо улсын хурл бол даргын зөвлөлт хуралдаад одоо энэ асуудал тийм үү цахимаар болон одоо хуралдаад одоо ордоо хугацаанд шийдчих бүрэн бололцоотой.